НТВ-ийн мэдээ шууд хүрч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр оюу толгой төслийг тойрсон асуудлыг хэлэлцэж эхэлсэн хэдий эцсийн зөвлөмжөө гаргалгүйгээр хурлаа түр завсарлуулж маргааш үргэлжлүүлэхэр боллоо. Ингэснээр улс төрийн эдийн засгийн хүрээний анхаарал зөвхөн оюу толгойн гэрээнд бус үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарах зөвлөмж, засгийн газрын цаашдын хэлэлцээ болон Монголын хөрөнгө оруулалтын орчинд ямар дохио өгөх вэ гэдэгт төвлөрөөд байгаа юм. Энэ сэдвийг сэтгүүлч Улаанбаяр студид үргэлжлүүлэн таймлал өргөнө. Мэдээллийн хөтөлбөртэй байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За Монголын улс төрийн шинэ 7 хоног үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар эхэллээ. Хурлын 5 гарсан цагаас эхлэн улс төрийн хүрээ болон олон нийтийн анхаарал нэг асуудал төвлөрсөн нь оюутлага байлаа. Өнгөц харахад энэ нь уулуурхайн гэрээний асуудал мэт оловч агуулгын үед эдийн засаг, хөрөнгө оруулалт, үндэсний аюулгүй байдлыг огтлолцуулсан бодлогын түвшний хилцүүлэг болчихсон юм а. За учир нь үндэсний аюулгүй байдал зөвлөл өдөр тутмын асуудал хилцдэг байгууллага биш. Харин улс төрийн тусгаар тогтнол эдийн засгийн доктортой байдал, стратегийн ач холбогдолтой асуудал үүсгэд ерөнхийлөгч, улсын хурлын дарга, ерөнхий сайд хамтран төрийн нэгдсэн байр суурийг тодорхойлдог хамгийн өндөр түвшний зөвлөл юм. Тиймээс оюутлахаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хилцэх асуудал болсон нь уулуурхайн салбарын хүрээнээс авч улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоо авч үзэж эхэлсэний илэрлэл гэж үзэж болно. Өнөөдрийн хилцэх асуудлын гол агуулга нь засгийн газар Rio Tinto компанитай хийх хилцээний гол агуулга бол менежментийн төлбөрийг бууруулах. За мөн төслийн санхүүжилтийн зээлийн үг 11-ээс 6% болгон бууруулах, санхүүгийн бусад нөхцөлийг шинжлэх зорилт төвшүүлээд байна. Хэрэв эдгээр өөрчлөлт хэрэгжүүл Монголын талын үрийн дарамт буурч ноогдол ашиг хүртэх хугацаа ойртох боломжтой гэсэн тооцоо бий. Гэхдээ асуудлын гол нь зөвхөн гэрээний хідэн заалтыг өөрчлөхөд оршихгүй. Оюутлага бол Монголын экспортын орлого, гадаад валютын урсгал, төсвийн орлого, хөрөнгө оруулалтын орчинд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг стратегийн төсөл. Иймээс энэ төслийг тойрсон шийдвэр бүхэн зөвхөн нэг компани бос улсын эдийн засгийн ирээдүйн асуудал болж хувирдаг. Эндээс хамгийн чухал улс төрийн асуулт уран гарч ирнэ. Яагаад энэ асуудал яг одоо үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрв? Иргэний хөтөлбөрүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулан баяжмлын тээврийг хүртэл саатуулах орлого хийсэн. Үүний зэрэгцээ засгийн газар Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа хилцээний ширээнд бодиттой ажил болгохоор ажиллаж байна. Ийхүү олон нийтийн шахалт, улс төрийн хүлээлт, эдийн засгийн ашиг сонирхол гэсэн 3 хүчин зүйл нэг цэгт огтлцсон нь энэ үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн оролцоонд төрийн нэгдсэн байр суурийг илэрхийлэх улс төрийн томоохон анхааруулга болж байгаа юм а. За энэ нэг зүйлийг ялгаж ойлгох шаардлагатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нь хууль биш, эрх зүйн хувьд заавал биелүүлэх шийдвэрч биш. Гэхдээ Монголын улс төрийн практикт ийм зөвлөмж нь засгийн газрын бодлого, төрийн байгууллагуудын дараагийн шийдвэрт хүчтэй нөлөө үзүүлдэг. Үндсэндээ эрх зүйн статусаас илүү улс төрийн жинтэй баримтчиг болон үлддэг. За өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөл оюутлагатай холбоотой асуудлыг хэлэлцсэн ч эцсийн зөвлөмжөө гаргалгүй түр завсарлаж маргааш үргэлжлүүлэхээр болсон. За энэ нь асуудлыг олон талаас нь нухацтай хэлцэж байгаагийн зэрэгцээ гарах зөвлөмжд нь улс төр эдийн засгийн өндөр ач холбогдол өгч байгааг илтгэж байгаа юм а. За амээс эцсийн шийдвэр хараахан гараагүйч маргаашийн зөвлөмж засгийн газрын хилцээний дараагийн чиглэлд нөлөөлөх хүлээлт улс төр бизнесийн хүрээнд хэдийнэ өслөө. За үүнийг олон улсын хөрөнгө оруулагчдад анхааралтай ажиллаж эхэлсэн гарцаагүй. Нэг талаас Монгол улс стратегийн баялагийнхаа өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьсон нь ойлгомжтой. Харин нөгөө талаас ийм хэмжээний хөрөнгө оруулалтын төсвөл үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд хилцэх болсон нь төрийн бодлогын доктортой байдал, хөрөнгө оруулалтын орчинд талаарх үнэлгээнд шинэ анхааруулга өгөх учраас эцсийн зөвлөмжийн агуулга илүү чухал болж байна. За эдийн засагт нэг энгийн зарчим бий. Хөрөнгө мөнгө ашиг руу бас хамгийн түрүүнд итгэлцэл рүү урсдаг. Итгэлцлийг бий болгодог зүйл нь зөвхөн өгөөж биш, бодлогын доктортой байдал. Улс төрийн тодорхойгүй байдал уртсах тусам хөрөнгө оруулалтын эрсдлийн үнэлгээ өсөж, санхүүжилтийн өртөг дагаж нэмэгддэг. Заримдаа ганц улс төрийн дохио олон жилийн хилцээний үнээс ч илүү нөлөө үзүүлэх нь бий. За тиймээс өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын ач холбогдол зөвлөмж гарсан хэсгэд бус ямар агуулга, ямар чиглэл бүхий зөвлөмж гарах вэ гэдэгт оршиж байгаа юм. За учир нь энэ удаагийн
зөвлөмж зөвхөн оюутлын хэлцээний дараагүй шатыг тодорхойлохгүй. Монгол улс стратегийн хөрөнгө оруулалттай ямар зарчмаар харилцах, үндэсний эрх ашиг болон хөрөнгө оруулалтын доктортой орчны тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэсэн бодлогын чиглэлийг давхар илэрхийлэх болно. За одоогоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эцсийн шийдвэр гарааг байна. Харин улс төр бизнесийн хүрээ төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчид маргааш үргэлжлэх хурлаас ямар өнгөөс ямар бодлогын дахиад гарахыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя. Учир нь өнөөдөр бичих зөвлөмж зөвхөн нэг төслийн хувь заяанд бус Монголын хөрөнгө оруулалтын орчны ирээдүйн үнэлгээнд ч нөлөөлөх боломжтой юм а.